За гэртээ ус цэвэршүүлэгч авахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол анхаарлаа наашаа хандуулаарай. Нэгдүгээрт ус цэвэршүүлэгч, хоёрдугаарт ус буцалгагч, гуравдугаарт ус буцаад хөргөгч буюу цэв хүүтэн ус одоо яг мөстэй усны дайтай хүүтэн ус гаргагч, дээр нь нэмээд газтай ус гаргагч олсон. Дөрвөн тусдаа зүйлийг ганцхан шийдлээр шийдэж болох Mizumon брендийн Цоошин W60 технологи та бүхэнд танилцуулах гэж байна. Тэгэхээр мөнгөнд хэмнэлттэй, дээрээс нь маш олон үйлдэлийг хялбарчилж болох. За бүсгүйчүүдэд буюу ээж нарт зориулж хэлэхэд Нера хүүхдийн угдны сүүний усыг температурыг нь тааруулж болдог, маш олон төрлийн температураар гарч болдог гэдгээрээ давуу талтай. Гоо сайхандаа бас хэрэгэлдэг. Тэгэхээр үсэнд болоод нүүрэнд бас давхар хэрэглэж боломжтой. Яагаад гэхээр төвийн шугамтай айлууд бол шууд крантантай холбоод хэрэглэчихнэ. Аяр төвийн шугамгүй айлууд байх юм бол лагерт ч юм уу те хашаа байшинд амьдардаг хүмүүс байх юм бол шууд одоо өөрийнхөө нөөцийн савыг нь сайхан усаар дүүргээд тэндээсээ усаа хүртэх бүрэн боломжтой. За Mizumon брендийн W60 загварын ус цэвэршүүлэгч маань энэ байж байна. За овор хэмжээний хувьд болохоор иймэрхүү харагддаг. За хамгийн эхний одоо үзүүлэх маш чухал зүйл бол одоо энэ sparkling water буюу газтай ус гаргахч байж байна. Тэгэхээр одоогор бол би яг ийм газтай ус гаргадаг өөр ус цэвэршүүлж бол би ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгэхээр бүгдээрээ шууд газтай ус гаргаад үзцгээе. За энэ дэр бүх нөгөө нэг одоо сонголтууд нь өөр юм гэсэн ийм миллилитрээр сонгож болдог. 150 мл, 300 мл, 500 мл-ээр сонгож болдог. Вау. За ингээд шууд бэлэн газтай усыг бол дэлгүүрөө судалдаж авах шаардлагагүйгээр ингээд гэртээ бол газтай устай болох нэ. За энэ хараа цэв хүүтэн ус гэдэг нэг байгаа. Мөстэй усны хэмжээтэй хүүтэн ус бол бас дахиад гардаг. За бид нар одоо ингээд ялангуяа цагаан гаатай ус, зүгийн балтай ус, цайны одоо ус гэдэг юм уу тийм ингээд бүгднгийн адилхан байх ёстой гэж бодоод нэг л төрлийн халуун ус хийж уугаад идэг. Гэтэл тэр болгоно маань ингээд та нар ардаа харах юм бол тайлбартай байдаг. Градус нь өөр байдаг. За одоо жишээлбэл энэ чинь 50 градус, 70 градус, 60 градус, 80 градус гэдэг ингээд төрөл бүрийн сонголттой байж идэг. Тэгэхээр энэ бол өөрөө таны найруулж уух гэж байгаа бүтээгдэхүүнд бол маш чухал юм аа. Яагаад гэхээр хэрвээ зүгийн балтай ус уумаар идэг. За тэгэхэд бид нар тэрхий хэтрүүлсэн халуунаар уух юм бол чанар нь алдагдаад байдаг гэдгийг нөгөө яриад байдаг зүйл маань энд явж байгаа байхгүй. За дахиад энэ тасаа сонирхолтой юм байна. Нэг шууд одоо угжаар хоололдог Нера хүүхдтэй айл байлаа гэж бодоход халууныг тааруулах гал гар маран дээрээ тавиал ингээл тусааж үзээл тий бас жоохон төвөгтэй байгаад байдаг бол эндээс шууд 45 градусаар ингээд халууныг тохируулаад 150 мл, 300 мл, 500 мл гэдэг ингээд сонголтоор гараад ирдэг. Шууд угжны ус гаргаж ирж болдог. За энэ мэтчлэн маш олон янзын бол юм сонголтуудтай. За тэр бүхэл одоо энэ дэр ambient water буюу ингээд шууд зүгээр цэвэршүүлсэн тасалгааны зүгээр л бүлээн хэмтэй ус ууя тий. Тэгэх юм бол энэ дэр бүр ингээд 1000 мл хүртэл гарч байгаа. Тэгэхээр энэ дэр бол та бүхэн маань юугаараа давуу талтай байгаад байна гэхээр газтай ус авахгүй байна. Дэлгүүрээс тий авахгүй байх нь. За ямар нэгэн байдлаар ингээд ус хийгээ дээр нь мөс хийдэг хүмүүс байх юм бол мөс шаардлага болчихж байгаа юм. За хэрвээ угжны сүү найруулдаг хүмүүс байх юм бол бас шууд ингээд эхлээд халуун ус гаргаа дараа нь тэрийг карантины усанд хүүтэн болгоод тосч мосоод идэв шүү дээ. Угжныхын гаднаас тэгж мэг шаардлагагүй угжны усыг шууд найруулчих нь байна. За дээрэс нь та бүхэн маань ямар л зүйл найруулж уумаар байна тэрнийхээ градусыг сайхан тааруулаад одоо халуун ус байж байгаад хөрөхийг нь хүлээх ямар ч шаардлагагүйгээр градусаа тааруулах нэ. За бид нар одоо халуун ус авмаар бай. Тэ халуун юм уумаар бай. Эсвэл хоолны шүл багдах үеэр час халуун ус нэммээр бай. За 85 градусын ус бол одоо ерөнхийдөө тохиромжтой байгаа. Тэгэхээр энэ дэр уур савсаад час халуун ус гарч байна. За ингээ бүх одоо мэдээлэл нь өөрөө дээр тооч дэлгэцтэй өнгөт байгаа. За фильтрний хувьд нэг онцлогтой. Тэгэхээр энгийн ус цэвэршүүлэгчүүдийн хувьд болохоор 4 тусдаа фильтртэй. За ихэнхдээ бол 3-аас 6 сарын хугацаатаа солиод явдаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Харин энэхүү ус цэвэршүүлэгчийн фильтрийн давуу тал нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан 4 тусдаа фильтрийг нэг дор нэгтгэсэн хамгийн сүүлийн үеийн RO фильтртэй. Тийм учраас 2 жилийн хугацаанд ердөө ганцхан удаа солиход хангалттай байдаг гэдгээрээ давуу талтай. За хэрвээ миний саяны үзүүлсэн энэхүү ус цэвэршүүлэгч маань та бүхэн таалагдсан мэдээлэл авахыг хүсэж байгаа бол нэг гайхалтай юм дуулгая. Тэрний юу гэвэл яг одоо сар шинийн баярын хямдралтай худалдаа зарлаад үндсэн үнээсээ бүхэл бүтэн 400 мянган төгрөгөөр хямдарчихсан байгаа. За тэгэхээр мэдээлэл авахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол чагтын тэмдэг тавиад за авахгүйгээр англиар ус гэж бичээрэй. Чагт ус гэж комент бичээд та чатаар шалгаарай. Өөдөөс тань мэдээлэл очих болно. Тэгэхээр Global Electronics компанитай хамтран бүтээлээ.